Зайвц хаан Kidrop-ийн цуврал эдгэрнүүдийн дараагийн дугаарт морил Kidrop дээр Silent Night буюу шинэ жилийн event гарсан. Тэгээд энэ event зориулаад мэдээ 6 кейс гардаг. Энэ event мэдээ удаан үргэлжлэж байгаа юм дээ шүү. Бус event-уудад 20 хоног үргэлжлэдэг бол энэ event бол 30 хоног үргэлжлэж байгаа. Тэгээд одоо Christmas Spirit гэдэг нэртэй 2.5 үнэтэй кейсийг нь талж үзье. Тэр ашигтай харъя. Тэр артиклтэй харъя. Kidrop нь Counter-Strike дотор байдаг. Кейснүүд адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ хүсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CTS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CTS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна уу одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CTS хэсэг рүү орох юм бол манийхаа одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан баг. Бичлэнд орцгаая. За бид нар 100 задлахад бол те $250 хэрэгтэй. $250 тэгээ шууд 100 задлахад хамгийн үнэтэй юм нь Survival Knife Doppler Ruby юм байна. Nomad Knife Marble Fade. Ер нь бол амар давгүй хоёр утгатай. За бус нь бол эмээ тэ бахан трейд апнел скинүүд байна. 2 3 4 5 6 7 9 Nice. Use. $10. $195 бид нар $112 болгосон байна. Окей. 2 3 4 5 6 7 8 9 10. За ингээ $250 бид нар $210 болгосон. Нэг 20% депозит бонусаа барыг алдсан. Надад энэ кейс ер нь бол цаа дайжгүй харагдлаа. Зарим кейснүүд ч ингээ огт шаралдгүй штэ. Энэ кейс бол овоо их шарлж байгааг нарлаа. Надад мэдээ шарлж байгааг нараагүй шүү, шарлж байгааг нарсан шүү. Ер нь бол давгүй санагдаж байна. За энэс бол тэгээд угаасаа энэ рубиг нь авах нь бол хөө штэ. Тийм өөртөө хэлээ те. За $1800 20 задлаа. Giveaway руби. Хөө штэ. Тэ. So fucking easy. Oh my god. Яа би нэг алдчихлаа яг ойлгож чинь 60-аас нь 2 ороод ирлээ. Дай. Ер нь бол болцсон дээр $1900 одоо байгаа дээрээ. Тэгээ $900 $1900 болчих сая болцсон зөөр. Гэхдээ хамаагүй. Бид нар дахиад нөрөв явна. Гэсэн чи дахиад marble fade авч байгаа юм байна. Окей. За цум ашиг хийсэн. $1805-ыг $800 ашиг. That's crazy. Энэ кейс угаасаа таалж байна. Угаасаа тэ ингээд 6 кейсийн дунд чинь 2 давгүй бусдын жоохон яг кейс эдэн штэ. Таалж чинь. Хоёрын хэсэг хоёроор баталтаад энэ хооронд giveaway нэлээд том юм бичв. Giveaway-ний том хийвэл юу хийж болох вэ? Харъя. Сая унсан юмнуудаас $1000 утгах ч л та. $2 яг алдаад $2 нийшчихсэн шүү. $2 депозит хийгээл easy $1000 утга.
Тэгээ цонноос 8200 долларын комбо задрах чаа шүү 28-нд. Энэ бичлэгээр 28-нд л орох таа. За кейс батл маань юу болж ийн вэ гэвэл манайх ялагдаж байгаа юм байна. Барилт байна уу? Шарлсан ч барилт байхгүй байна. $5 зөрүүтэй. $5 зөрүү стил байгаа. Come on, нэг шарлчаач. Байдгүй. Айл бол 60% ашиг илээ. Окей. Манайх бол гоё эхэлж байна. Гоё эхэлсэн байна. Манайх нь хоолоо өвдсөн байна. Хоолоо ингээд зүүн талаараа сэрвүүлж байна. Торсоод байна. Аманда ханиадны имнийхээ гадлагын капсулыг зуусан байна. Come on. Рубин онож байх уу? 16 кейснээс Рубин оноод солиотойстэй. Энэ хоёр утгаарах байлаа. За бараг 2x. 85% ашигтай юм да. За одоо л жинхэнэ ашиг штэ. Хоёулах нь аваа. 3 авахгүй. Йоо 8 шиг Руби. Би нэг колч нэрэ 8 шиг Руби. 8 биш 4 шиг Руби солиорч байна. Хүн болго нэг Руби оноо. Come on. Easy. Руби. Яа өнгөрчлөө. Руби. Онаад өгмөр байна. Болоочтой. $90 кейс штэ хүн. $90 би нэг юу унаалаа. $90 давсан юм өөр байхгүй. Энэ нэг төгссөн байна. Би тэ нэг л унааж байгаа те нэг гişг рүү би юм уу те би. Айл дээр рүү би унаачаач. Нэг хутга унаач та овоо. За 50% ашиг. That's bad. Тэ 50% магадлалаар 50% ашиг гэдэг чинь return of investment нь 75% зөвчтэй. Тийм байж болохгүй байхгүй юу? Return of investment нь яаж те 90% баймаар байгаа байхгүй юу? 80% ашиг юмэр байгаа байхгүй юу? За 2 marble fade унсан. That's good. Энд ч бас нэг юм туунж байна. Тэгээ энэ хэмт хуутгын харангуйтай баг оронд нь улаан эсгийн байвлаар трейд ап хийчиндээ ухааны бодогддог болцсон байна шүү дээ. 2025 оны төгсөлтэй. Юмс өөрчлөгдсөн ч бас амар юм аа. Тэгээ статрак улаан унаг ахраа уйж болдог ус одоо бүр ингээд. Бэлиний кейс үчил статрак улаан унаатай баярлна сте. Ер нь зарим кейсний хамгийн эмтхэн утганаас улаан нор илүү үнэтэй мэн тий. That's crazy. $1100 ашиг. Бааталсан ч жоохон яндаагуулах шиг байна. За надад л өөрөө задлахад бол энэ кейс их давгүй юм санагдсан. Гэхдээ бааталсан ч ми яваад байна. Тэгэд үнэлэлт нь бол мэдэхгүй юм дөө. Тэгэл азал мэд юм шүү дээ. Уул нь бол онгоолгоо үзэх надад их л давгүй санагдчихлаа. Гонхтой амар ашиг хийж чадсангүй. 2 баатал ялчаад. Надараа юм сэргээ үзье. Баяртай.